За та бүхэнд орой минь төргий. Энэ соёлын сайдын төсөв дээр энэ биеийн тамир спортын улсын хорооны одоо зардал 32 тэрбум төгрөгийг 6.5-аар бууруулад 25.8 болгосон байна л да. Тэгээ энэ дотор нь одоо биднэрт ирж байгаа мэдээлэлээр энэ Монгол улсын ерөнхийлөгчийн ивэл дор 7 сарын 25-наас 27 зохион байгуулагдах Улаанбаатар их дуулаг тэмцээн гэдэг нэг жудаа өгхийн дэлхийн тамирчдад одоо онооны чансааны оноо олох ийм тэмцээн болох ёстой. Энэ тэмцээний зардал буюу одоо 1.5 тэрбум төгрөг нь 500 саяар буурсан гэж ийм мэдээлэл ирээд байна. Тэгэхээр энэ дээр одоо зарчмын зөрүүтэй санал гаргаж энийг одоо хэвээр нь үлдээх боломж байгаа юу гэж асуух гэсэн. Энэ одоо эртнээс төлөвлөгдсөн ийм тэмцээн байгаа. Дээр нь одоо Монгол улс маань хүүхд залуучууд маань бас сүүлийн үед энэ спортоор бас амжилт гаргаж байна. Дэлхийд бас нэр алдраа гаргаж байна. Дээр нь бас Монгол улсад гадаадын тамирчид ирж энэ дэлхийн чансааны оноо олох тэмцээнд оролцох учраас энэ зардлыг одоо бууруулахгүй байх ийм асуудлыг хөндөж байна. Хосоо иргшүүний микрофоныг тайлбарлах юм байна. Микрофоныг өгөхөөр. Тэгэхээр соёлын спорт залуучуудын сайдаас асууч. За хүмүүс болох спорт. За 5 дугаар микрофоныг өгөөрэй. Биеийн тамир спортын улсын хороо бэлэгт байна. За энэ дотоодод зохиогдох олон улсын тэмцээн уралдааны зардал буюу засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг 11 тэмцээн байгаа. За үүний төсвөөс Чингис хаан Гранд Слам олон улсын их дуулаг тэмцээний зардлаас 541 сая 264,700-ийн буурсан ийм дүн байгаа. Энэ маань одоо өнгөрсөн оноос 11 сард саналаа өгөөд ингээд засгийн газрын тогтоолоор өнгөрсөн 5 сард засгийн газрын тогтоолоор батлагдсан ийм тэмцээн байгаа. За тэгэхээр одоо яг яана гэсэн үг энэ тэмцээн маань аль хэдийн одоо зарлагдаад 7 сарын 25-наас 27-нд болно гэсэн дэлхийн бас олон орны тамирчид ирэх юм шиг байна. Тэгэхээр энэ зардал мөнгө юм ингээ асгачаар одоо яах ёстой байдаг юм бол